Энэ туршилтаар уушигны эд болон агаар дамжуулах замуудын ялгааг бодитоор харж, ажиглах байдлаар уушигны бүтцийг наривчлан судлах болно. За өнөөдрийн туршилтаар бид нар уушигны дотоод бүтцийг судлах болно. За өнөөдрийн туршилтаар бид нар хийлэгч, хэрвээ хийлэгч байхгүй тохиолдолд бог малын мөгөөрсөн хоолойтой төсөөтэй хэмжээтэй гуурсан хоолой ашиглана. За мөн хайж, месийн хутга, тал ус бүхий шилэн сав, бод малын уушиг, мөн хэмжээс бүхий тал устдаа шилэн сав хэрэглэнэ. Одоо бүгдээрээ хоньны уушигны гадаад бүтцийг ажиглаад үзье. Уушиг маань гаднаас нь харвал баруун зүүн гэсэн хоёр уушгаас тогтно. Баруун зүүн уушиг бүр дэлбэнгээс тогтно. Уушигны гадна талд нэмгэн хайлс байх бөгөөд түүнийг ялтан хайлс гэнэ. Харин одоо уушигны дотоод бүтцийг ажиглая. Уушиг маань C хэлбэрийн хагас цагираг бүхий нэг мөгөөрсөн хоолойгоос тогтно. Мөгөөрсөн хоолойг хайчилж ажиглавал жижиг цагирган мөгөөрснөөс тогтох бөгөөд мөгөөрс нь бүтэн бүжлэгдөөгүй нь харагдаж байна. Мөгөөрсөн хоолойг цааш үргэлжлүүлэн ажиглавал баруун зүүн уушиг руу тус салаалсан байгаа. Энэ нь гуурсан хоолой юм. Ингээд цааш гуурсан хоолойг хайшлаад үзье. Гуурсан хоолойг хайшлах үед дахиад олон жижиг хоолойнууд гарч ирж байна. Энэ болгоно нь гуурсан цэрүүд бөгөөд эдгээрийн төгсгөлүүд оливолын цалцангаар төгсөж байгаа. Одоо бүгдээрээ шилэн аягтай уусанд задлаж бүтцийг нь харсан уушигныхаа жижиг хэсгийг хийгээд үзье. Уушигны жижиг хэсгийг хийх үед усанд хөвж байна уу эсвэл живж байна уу гэдгийг та бүхэн ажиглаарай. Одоо уушигны багт амжийг ажиглацгаая. Үүний тулд бүтэн уушгаа шаар хийлэгчээр хийлнэ. Шаар хийлэгчийн үзүүрийг уушигны мөгөөрсөн хоолойндоо углаад хий гарахааргүй сайтар барина. Үүний дараа шаар хийлэгчээрээ хийлж эхэлнэ. Уушгаа сайтар ажиглавал хийлэгчээр хийлэх явцад уушигны эзлэгүүн тэлж нэмэгдэж байна. Одоо уушгаа шилэн сав бүхий усандаа хийж усны түвшин хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглацгаая. Савтай ус маань 1000 мл-ээс 1400 мл болж өөрчлөгдөв. Мөн өмнөхийн адил уушгаа шаар хийлэгчээр хийлцгээе. Усны түвшингөө харвал 1500 мл-ээс хамаагүй илүү гарч байна. Энэ тохиолдолд савны эзлэгүүнийг нэмж тэмдэглэх шаардлагатай. Одоо уушгаа шилэн сав бүхий усандаа хийж усны түвшин хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглацгаая. Савтай ус маань 1000 мл-ээс 1400 мл болж өөрчлөгдөв. Мөн өмнөхийн адил уушгаа шаар хийлэгчээр хийлцгээе. Усны түвшингөө харвал 1500 мл-ээс хамаагүй илүү гарч байна. Энэ тохиолдолд савны эзлэгүүнийг нэмж тэмдэглэх шаардлагатай.